Сайн бацхан уу эрхэм мөндөд үзэгч сонсогчдаа манай Politic Talks-тэй арийн нэвтрүүлгийн удаагийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын зочноор Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч, Монголын философийн холбооны тэргүүн Дамбын ган төмөр оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. Энэ урилгыг минь хүлээж авсанд маш их баярлалаа. Энэ их завгүй ажлынхаа хажуугаар өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Өнөөдөр их сайхан өдөр байна. Бэлгийн тоолоор хуучны 25-ны өдөр тэгээд Монголын одоо анх тухаар богд Жавзан дамб өндөргийн зан базрын мэлмиг хийсний 390 жилийн нэг юм давхцаж байгаа юм сайхан бэлэг дэмбэрэлтэй өдөр одоо хурж оролцуулж байгаад их талархаж байна. Маш их баярлалаа. Тэгээ бэлэг дэмбэрлээ ботсон ч тэр таны тэгээд одоо Эрдмийн зэргийг ботсон ч гэсэн тэр манай нэвтрүүлэгт бас өмнө нь аль доктор сайенс доктор болол оролцож байгаагүй. Тэгээ би таны яг нөгөө философийн шинжлэх ухааны Монголын 16 дахь доктор гэдгээр нь бол үзэгчдэд илүү тодтогч хэлхийг бас хүсэж байна. Тэгээ философийн ухааны доктор хүнийг ураад би илүү бодлогын чиглэлтэй зүйл ярил зүгээр юм болоо гэдэг талаас нь таныг урьсан. Тэгэхээр сүүлийн үеийн судалгаа бүтээлээсээ хоёлын яриага эхлэе. Та яг одоо ямар судалгаа хийж байна? Яг одоо бол яг би чинь одоо яг цэвэр одоо мэрэгжлийн академик судлаач нараас нэг жаахан ялгаралтай байдаг нь бол бас жоохон практик, прагматик тий. Аялал жуулчлалын салбар ч гэсэн өөрөө яг ингээ бодит амьдрал дээр яг яаж хэрэгжиж гинэ гэдэг зүйлийг бас илэрхийлж байдаг нэгдүгээрт. Хоёрдугаарт би бол өөрөө анханасаа цаастай ноцолдож номын ажил хийхээс гадна тэрийг бодит байдал дээр амьдрал дээр ер нь яаж явагдаж гинэ гэдэг тал руу нэх оролдох гэж харж үздэг. Тэрийг баримталдаг судлаач учраас миний хувьд бол сүүлийн үед хийж байгаа ажил маань ч гэсэн тэр яг энэ чиглэл рүүгээ явж байгаа. Сүүлийн одоо 2-3 сарын хугацаанд бас нэлээд олон улсын эрдэмшлэгээний хурлуудад оролцож хэлтгэл тавьсан. Одоо нэг номон дээр ажиллаж байгаа тэр нь бол ер нь энэ хоёр чиглэлийн юм хийж байгаа. Нэг нь болохоор Монголын одоо энэ уламжлалт соёл, Монголын одоо нүүдэлчдийн соёл энэ юм өөрөө монголчууд бидний хүсэн хүлээж зүтгэн тэмүүлж байгаа хөгжил дэвшилд аль тал дээр нэмэр болдгийг магадгүй аль тал дээр бас саад болоод байгаа гэдгийг анализ хийж бидний хүсэн тэмүүлж байгаа тэр ирээдүрөө бидний хүсэн тэмүүлж байгаа тэр хөгжил дэвшил рүү нэмэр болох тийм таацах тийм соёлыг reconstruction гэж бүтээх асуудлын тухай нэг юм байгаа. Нөгөөх нь болохоор энэ илүү нөгөө би өөрөө хүүтэй. Тэгээ хүүтэй зориулж анх бодож исэн. Тэгээд юу гэхээр ер нь энэ өсвөр залуучууд насныхны одоо цааш тийм боловсрал боловсрал сонголт тэгээд энэ зохиомжтой оюун ухааны нөлөө буюу хоёр орон зайд амьдрах үеийн шилжилт болон тулгардаг асуудлууд те бидний өмнө тулгарч байгаа одоо чаленж эрсдлүүд тэрийг даван туулах арга зам энэ гэдэг энэ чиглэлээр илүү сонирхож одоо янз бүрийн судалгааны юмнууд хийж байгаа гэсэн үг. Үндэсний боловсролын тогтолцоог таас илүү хөндөж байгаа тий. Нэг dignity буюу national dignity буюу үндэсний чинь үндэс зүйл нь өөрөө яг тэр боловсролын зорилго, үн цэнд орших юм штэ. Тэгээд та нарын боддог тэр боловсрол гэдэг чинь өөрөө яг үнэт зүйл нь юу юм бэ гэдгийг философи талаас нь та ингээд ерөөхдөө судлаад маш олон санаа дэвшүүлсэн байсны нэг санаа надад маш их сонир санагдсан чинь та бол ингээд Германд сурч исэн, Голландд сурч исэн тий. Өөрөөс төвдөд тодорхой хугацаанд амьдарсан хэл бичгийн хүн байгаад байдаг. Өөрөө маш олон хэл дээр нэг үнцгийг надад их сонир санагцаахгүй. Мэдлэгийн хязгаар бол хэлний хязгаар өөрөө мэдлэгийн хязгаар болт юм а гэдэг. Тэр үнцгийг надад их сонир санагдсан. Та тэгэхээр тэр үнцгийг бас тайлбарлаж өгөөч. Залуучууд ер нь яагаад одоо боловсролын хэл гэж өөрөө тустай байдгаач гэдэг юм уу. Таны тэр бүтээлийг бас олон залуучууд уншихгүй ч гэсэн бас эндээс ингээд таны санааг бас ойлгоод аваасаа гэж би хүсэж байна. Яг Германы философч Артур Шопенгауэр их нарийн талаар бас судалсан байдаг л да. Миний ертөнц бол миний хэл гэдэг те. Хамгийн гол зүйл бол юу вэ нөхөр бид нар бол одоо ямар ертөнцид амьдарч ийн вэ
гэдгийг янз бүрээр тодорхойлж болно л доо. Энийг одоо жишээлбэл философийн үүднээс ярьж болно. Эсвэл одоо физикийн үүднээс тийм ээ, байгалийн ухааны үүднээс гэдээ ярьж болно. Гэхдээ бидний ярьж хэлж байгаа энэ үгсийн сан дээрх бүрэлдэж байгаа энэ лимит л бидний ертөнцийг тодорхойлоод байгаа байхгүй. Тэгэхээр энд та сая боловсролын тухай асуудлыг хөндөж эхэлж байгаа. Одоо миний хувьд жишээлх юм бол одоо нэг сүртэй олон хэл юу ах вэ? Гэхдээ бол судалгааны нэг 5 6 хэл байгаа тий. Их сурвалжийн бол нэг бас 2 3 хэл байна. Тэгээд ингээд үзэхэд бол би өөрөө анханасаа бол 10 жилд байхдаа математикийн тоо байгалийн ухаанд их дуртай эмч болох сонирхолтой байсан. Тэгээд тэр үед угаасаа нэг хүмүүсүүд ч одоо хөвчлэн тоондоо сайн хүн бол хэл муутай гэж итгэдэг байсан байхгүй. Дандаа нэг хэлж чадахгүй тэгэл тэр үчи англи хэл бид нар үзээчгүй байсан шүү дээ. Тэгээд ингээд явдаг байсан. Тэгсэн чинь үнэн хэрэг дээр болохоор би яг тийм л итгэлтэй хэл бол миний зүйл биш. Нэг тоомонд муу огт тийм хүмүүсүүдийн л одоо их нөгөөдлийнх нь баг баруун зүүн тархины асуудал ухааны юм ойлгоцсон явж байсан. Бодит амьдрал дээр бол одоо ингээд харахаар бол тийм биш байгаа даа. Ингээд янз бүрийн гадна дотны хэлүүдийг ингээд сураад эсвэл одоо энэ тэнд очиж боловсрал эзэмшээд ингээд сурахад юу айгүй сайн болсон юм бол юу тулгуурласан юм бол гэж манай ах トゥ найз нөхдүүд их асууна л та. Эргээд би бодоход энэ монгол хэл одоо жишээлбэл миний 10 жилийн ангийн багш монгол хэлний багш байсан байхгүй. Тэгээд бид нар бол монгол хэлний мэдлэг маш сайн тавигдсан. Гэхдээ бичгийн боловсролыг маш багт нь сайн тавьж өгч байсан. Тэгэхээр энэ монгол хэлний мэдлэг бол цаашдаа ертөнцийн мэдлэгийг авах маш том их сурвалж болсон. Тэгээ энэ бол өөрөө миний боловсролын суур одоо бидний боловсролын суур тогтолцоо гэж хэлж болно. Тийм учраас би одоо залуучуудад маш их анхааруулж хэлмээр байдаг. Англи хэл дээр, герман хэл дээр, орос хэл дээр, япон, хятад гэдэг манай Монгол улсын чинь энэ боловсролын сургуулиуд ингээд маш олон талын зүйлүүдийг оруулж ирээд зэрэг хэмтэй тавьчаад шүү дээ. Энэ нэг талдаа ардчилсан боловсрол магадгүй бидний хувьд бол оновчтой юм шиг харагдаж байгаа боловч түүний ард нөгөө хар хайрцагны бодлого гэдэг шиг монгол хэлний боловсрол бол язгуурт нь байж ээж явж ах хэвээр юм шиг байдیں۔ Тийм учраас энэ монгол хэлнийхээ боловсролыг ялангуяа бичгийн боловсролыг их сайн эзэмших хэрэгтэй. Тэгээд ер нь одоо би тантай ярилцахтаач тэр бусад хүмүүстэй ярилцахтаач тэр ер нь энэ бүхэн бол үндсэндээ хэл яриагаар дамжиж явагддаг. Сая Харвард 2023 оны төгсгөлд 80 жил одоо явуулсан том судалгаагаа дүгнэж 24 оны эхэнд маш том дэлхийг шугуулсан репорт гаргалаа. Харвардын их сургууль тэр бол аз жаргалын талаар хүмүүсүүдийн дэлхийн хүмүүс 80 жилийн турш явуулсан ер нь хэрхэн аз жаргалтай хэрхэн одоо ямар шалгуур хамгийн хүмүүсүүдийг дэлхийд ирэх янз бүрийн орны хүмүүсүүдийг аз жаргалтай болгоод юм бэ гэж тэ. Тэгээ маш олон хүчин зүйлүүд хамаарж байгаа штэ. Энэ дотор бид нар бүгдээрээ ч гэсэн ярилцдаг. Гэтэл тэр Харвардын судалгааг авч үзэхэд бол энэ харилцаа гэсэн мөлий. Хүмүүс хоорондын энэ харилцаа, нийгэм доторх харилцаа маш энгийн хар үгээр хэлэх юм бол хүмүүстэй хэн илүү одоо асуудал үүсгэлгүй харилцаж чаддаг хүн өөртөө дандаа ийм аюулгүй комфортны орчин ингэ бүрдүүлж явд юм байна. Тэгэхээр бидний амьдрал бусад хүмүүсүүдтэй байгальтай хүнтэйгээ найз нөхөдтэйгөө багштайгаа магадгүй дургуй хүнтэйгээ харилцах тэр харилцаан дээрээс бидний амьдралын аз жаргалыг тодорхойлох маш том хэмжүүрт гарч ирдэм байна гэдгийг хөдлөшгүйгээр энэ судалгаа баталгааж болсон. Тэгэхээр харилцааны үндэс суурь нь бол хэл байгаа даа. Тэгэхээр би ер нь өөрийг чинь мэдрээд байна ямар байна гэж ингэж хэлэх болно нэг өөр те. Тэгэхээр ямар үгийг хизээ яаж оновчтойгоор хэлэх вэ гэдгээр миний өөрийн ертөнцийг үзэх үзэл миний оршихгүй илэрхийлэгдээд байгаа. Тийм учраас би юу гэж хэлж ийн нөхөр энэ Монголын боловсролын тогтолцоонд бол энэ хэлний боловсрол ялангуяа төрлөх хэлний боловсрол. Төрлөх хэл гэдэг бол зүгээр л монгол хэлний найруулга, уугаржим монгол бичгийг бичих эсвэл одоо утга зохиолыг унших тухай асуудал бас биш л дээ. Ерөөсөө энэ тэр үг болгоны цаана байдаг монгол ах үе. Тэр түүнийг одоо ингээд ертөнцид байгаа юмс үзэгдлүүдийг оноож илэрхийлж байгаа үгс.
тэрийг монгол хэлээр дамжуулж байгаа тэр ухаан байна шүү дээ тий. Тэгээ энэ бол одоо бидний одоо бусад улс орноос ялгадаг гол ялгаа тий онцлог юм байна л да. Тийм учраас би энэ талаар бас их сонирхож бичих гээд байгаа. Тэгээд яг философийн үүднээс одоо чинь боловсролын суурийг авч үзэх юм бол бид нар онтолог руу буцнаа гэдээ бас таны юм дээр байсан л та судалгаан дээр. Тэгэхээр тэгвэл одоо яг Монголын тэр оршихуун өөрөө боловсрол сурч исэн онтолог нь өөрөө юу? Ахуй нь өөрөө хаанаас ихтэй байсан? Тэрэн дээр жишээ нь таны судалгаан дээр ямар үр дүн гарсан бэ? За яг Монголын боловсролын хувьд одоо хамгийн онтолог гэж хэлж бол байх бид нар бол ахуй гэж хэлж байгаа. Ахуй оршихуй гэдэг энэ зүйл ер нь юунаас үүсдэг юм бэ гэд ингээд жоохон судлаад ингээд өмнөх судлаад ширдэмтдийнхаа зүйлийг хараад ингээд харахад бол мэдээж хэрэг монгол хүн болвол ингээд хүн байгаль их байгаль тийм ээ. Тэгээд тэр өөрийн одоо эргэн тойрны ахуй одоо нийгэм гэж хэлж болно одоо тийм энэ хүрээнд ингэж холбоосон дунд байдаг нь тодорхой болсон л доо. Тэгэхээр тухайлах юм бол ер нь монголчуудын уламжилт одоо шүтлэг болсон бөө болвол хүний онтологийн энэ гадаадтай харилцах экологийн одоо аюулгүй байдал болон хүн ба гаднах ахуй хоёрын хоорондын нөхцөлдүүлийг одоо итгэл үнэмшил бий болгодог юм зүйл. Тэгвэл буддийн одоо ёс суртахуун, буддийн сургаалууд бол хүний дотгошоогоо чиглэгдсэн тий. Тэгээ энэ хоёрын холбоосыг нь болохоор эмээ өвөөгийн сургаал, бодит амьдралын одоо энэ үйлдэлүүдээр гаргаж ирд юм байна л та. Зүүр өвч гэсэн өөрөө бас зүүр өгнүүдээ арчим уу тий. Тэгэхээр ер нь бол манай боловсролын зүйл тийм учраас юун дээр үүсч нөхөр нэгдүгээр итгэл дээр үүсэж байгаа байхгүй. Итгэл малчин айлын хүүхэд юунд итгэж юунд харж байна? Тэнгэр хэлгнүүлнэ гэдэг одоо үг чинь юу хэлж байна те? Айдгаа, биширт түгэ, мөрд түгэ гэдэг шүү дээ. Одоо үнд суул дээр авцсан байгаа даа те. Эн чинь бол суур итгэл зарчмыг бий болгож байна. Энэ яг л энэ хөлгөн итгэл байхгүй дан одоо ингээл шүмжлээл гэдэг зүйл чинь юм системгүй боловсрал ингээд тодорхой нэг юм савн дотор ингэж бүрлдэж соёолж өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд ямар нэгэн боловсролын тухай ярихаар энэ бол цогц хүнийг бүтээх асуудал яригдж байгаа. Тэгэхээр цогц хүн бүтээх зүйл гэдэг маань юу гэж нөхөр өөрийгөө таних тухай асуудлыг эхэлж яригдж байгаа. Тэгэхээр Монголын боловсрол бол өөрөө би хий юм бэ гэдэг энэ зүйлийг өрөөлийг таних үйл ажиллагаан дээр тэгээд энэ Монгол гэр дотор яригдж байгаа энгийн үгүүд дээрээс зүрх, онцгой, таавар үйлдэлүүдээс ингэж явж ирдэг. Тэгээ Монголын боловсролын хамгийн гол багш нар бол энэ эмээ өвөөнөр байд юм билээ. Тэгээ тэдний үлгэрлэл Монголын боловсрол өөрөө их онолцсон биш, прагматик те хэлбэрүүдээр ингээд хажууд нь ингээд яг ингээд үйлдэлийг эмээ хийгээд байгаагаар дамжуулж даган сургаж явдаг энэ зүйл дээр. Тэгэхээр итгэл гэдэг маань бол тэр боловсролын айс сав аягаар ярих юм бол энэ юуг нь бүрэлдүүлж итгэлийг нь бүрэлдүүлж өгч байгаа. Дараа нь энэ итгэл дээр суурлаад би одоо өөрийгөө таних тухай асуудал, юмсыг таниж ялгах тухай асуудал руу орж ирж байгаа. Дараагаар нь түүнд үнэлэмж өгөх тухай асуудал, үнэлгээ өгөх. Тэгээд өөрийнхөө дотоод мэдрэмжийг таних гэж оролдож байгаа маань өөрөө боловсролын одоох нь тэр зүг чиг юм байна гэж ингэж харагдаж байгаа юм л да. Тэгээд яг хөө зүгээр нэг зүйлийг бас хэлэхэд юу байна вэ гэхээр энэ үе шатыг аваад үзэх юм бол хамгийн багтаа эхлээд яагаад гэж тийм ялгаж одоо яагаадын төлөөх боловсролууд явагдаж штэ. Яагаад ийм байгаа? Асуултанд хариулт тавьж яагаад ийм байгаа даа? Яагаад дараагаар нь юунд ийм болоод байгаа? Тэр арай нэг жоохон нэг юм хаашаа юунд гэж хайж эхэлж байгаа байхгүй. Одоо зүйлэх юм бол одоо нэг тинейжрүүд рүү орж ирлээ штэ тий. Одоо жишээлх юм бол одоо өсвөр насныхан дээр орж ирэх үед за яагаад энэ дараа би хаашаа явах хэрэгтэй болоо хот руу дараагийнхаа тэмүүлэл үүсч эхэлж байгаа байхгүй тийм үү? Хүсэл тэмүүлэл. Тэгээд дараагаар нь одоо ямар учраас гэдэг зүйл яваад эцсийн дүндээ бол би хий юм бэ гэдэг юм аа илүү эдэр насандаа ойлгож би хий юм бэ? Би бусдаас ялгаатай нь юу юм? Мөн чанар нь юу юм бэ гэд тэрийг арай хийж олж авсныгаа нөгөө өвлүүлэх
зам нь үр ачтай болж эхэлдэг байхгүй. Нөгөө би хинбэг ойлгож эхэлж байгаа нь 50-аас хойших насндаа ойлгож эхэлж байгаа учраас өөрөө аль хэдийн одоо биологийн насны хувьд бол нас нь тийм болсон учраас одоо энэ бүх насныхаа туршид боловсруулж тунгааж шимэлж онсолж бодож олж авсан хариултынхаа үр шимийг одоо өвлүүлэх гээд байгаа заах гээд байгаа хүн үр ач нь болдог учраас эмээ өвөнөр тэрлүүгээ ханддаг ийм үе шатууд дээр явд юм байна гэж ингэж л харагдж байгаа. Тэгээд нөгөө боловсролын суурь мөн чанар нь биеийг танихаас нөгөө онтологч суурилсан дараагийн феноменууд урган гаргана гэдэг ингээд уншихаар философи хэлхүүдээс зарим нь ингээд нэр томьёо нь бол энгийн бидний одоо ойлголтоороос төдийлөн буухгүй боловч ингээд ингээшүүлээд ярихаар бол надад харьцангуй ойлгомжтой болж байна. Тэгээд 50 гарахаар хүн өөрийгөө танин мэднэ гэдэг чинь өөрөө жоохон харамсалтай юм шүү гэж одоо шин залуу хүний хувьд надад бодогдох байхгүй юу. Тэгээд боловсролын салбарыг тогтоом бэхжүүлэхэд та нар өөрсдөө тэрний суурь феномен ойлгочооч гэдэг таны судалгааны санаас надад их таалагдсан. Тэгээд цаашлаад ингээд судалгаа өөрөө хайшаа хөндөгдөд яваад байгаа нэгэнгүүд монголчууд ерөн суураараа буддын яг энэ гүн ухаантай холбогдсон ийм одоо шашинлаг тийм философик арт түмэн учраас боловсролын тогтолцоо өөрийн буддизмын философитой бас тодорхой хэмжээнд уялдаад байна уу да гэсэн үнцэг ингээд таны судалгаанаас бас надад харагдаад байгаа юм л та. Тэгээ энэ дээр би яг тэр нөө таны шашин судалтай холбоотойгоор бас дараагийн асуултаа ингээд асууя гэж бодоод байхгүй. Яагаад те та ингээд философи ухааны шинжлэх ухааны доктор хүн байна те. Философи мэдээж бүх нийгмийн шинжлэх ухаан руу хөрвжлээ. Налтай мэдээж суурь судлах тухайн байгаа учраас те. Тэнгүүт явж яагаад заавал энэ боловсрол болон шашин энэ хоёрыг ингээд гурвалжин дотор ингээд таны судалгаанууд байгаад байт юм бэ. Ер нь цаашдаа яг энэ судалгаанууд бодлогын түвшиндээ яаж одоо ашиглаасаа гэж та бодож байна. Мэдээж бид нэр судлаач хүмүүс бол судалгаа бүтээлээ прагматик те эргэлтэнд оруулах мэдээж хүсэлтэй л гэж таарах болов. Яг гоо бид нар хөгжлийн эрэл хайгуулын явцад бол юун дээр алдаад байна вэ? Яаж хөгжүүлэх үү гэдэг энэ асуудлыг ингээл эрэлж хайж штэ тий. Энэ бол улс орон гэдэг бол нэг институцийн нэр. Улс орон гэдэг бол та хэрвээ санах бол одоо жишээлбэл Германы одоо Бундестагийн дээр гэд Герман хүний төлөө гэдэг ийм германаар бичсэн байдаг байхгүй. Тэр нь Герман улсын төлөө биш. Өөрөөр хэлбэл тэрний цаана ямар утга байна вэ гэдэг бол Герман улс гэдэг бол одоо еврей ч юм уу, унгар ч юм уу, орс ч юм уу янз бүрийн хүмүүсүүдээс бүрдэж Герман улс болж болно. Зөвлөх юм бол Монгол улс бол одоо цаашдаа улам бүр ингээ галбаалчлагдаад ирэхэд Монгол улсын дотор бүр айд хүн ч байд юм уу, өвөр монголч байд юм уу, магадгүй Япон хүн Монголын иргэн болоод Америк хүн иргэн болоод ингээ галбаалчлын явцад янз бүр болоод бүгд л Монгол улсын иргэд штэ. Ингээд Монгол улс бол өөрөө оршин тогтноод яваад байж болно. Тэгтээ тэрэн дотор олон иргэд байгаа даа. Тэрэн дундаас бид нар бодлогынхоо төвд авч явах нь Монгол хүний төлөө байхгүй. Монгол хүний төлөө хөгжил. Тэгэхээр Монгол хүний одоо хүчтэй болгох, Монгол хүний илүү даацтай бөгөөд Монгол хүн өөрийнхөө байгаа потенциал үнэхээр л одоо байгальтайгаа ойр, үнэхээр л одоо тийм газартайгаа ойр, Монголын нүүдлийн соёл үнэхээр л тийм их бусдаас ялгарсан байдсан бол энийг яаж бид нар хөгжлийн давуу тал болгох вэ? Яаж бид нар энийг одоо өсвөр залуучуудаа өнөөдрийн Америк хүүхдэр, Сингапур хүүхдээс илүү давуу тал болгох вэ гэдэг эрэл хайгуулыг л миний хувьд байнга боддог гэсэн үг л. Тэгэхээр энийг сонирхолтой судалгааны дүн өөрөө би хийжсэн. 5-6 жилийн туршид ингээд судалгаа хүүхдүүд дээр аваад үзэхэд Монгол хүүхдүүд бага балчир байхдаа маш сайн. За маш хурдтай одоо энэ бол 0-оос одоо шилжих юм бол нэг 10 орчим наснда юмыг ой тогтоолтных нь хурд нь өндөр хүлээж авах чадвар нь өндөр хариу үйлдэл маш өндөр бусад улсуудын хүүхдүүдтэй ерөнхийдөө харьцуулахад тийм учраас сургуулийн өмнөх насны боловсрол бага ангийн боловсрол дээр айгүй сайн байдаг библиэдрийн хувьд ч гэсэн тийм дунд ангиасаа ингээ буураад эхэлдэг Монгол хүүхдүүд дэлхийд дунд ангиасаа ингээ жоохон ингээ хожигдоод эхэлдэг байхгүй библиэдрийн хувьд үзүүлэлтүүдийн хувьд ч гэсэн тэр тэгэд миний шалтгааныг бас их хайж янз бүрээр байна л да. Тэгээ эндээс үндслээд би таны саний асуугаад байгаа шиг энэ манай үндэсний боловсролын тогтолцоо ялангуяа түүний агуулга, зорилго, чиглэл хийгдэж байгаа систем энэ бүхний талаар эрэл хайгуул хийж байгаа гэсэн үг.
одоо бидний авч яваад байгаа энэ сургууль гэдэг систем, schooling гэдэг. Энэ бол 19-р зууны үед Английн үед л одоо том мануфактур үйлдвэрүүдэд хангахын тулд хийж байгаа хүний нөөц бэлтгэж байгаа бөөний үйлдвэрлэл баггүй. А түүнээс биш боловсрал гэдэг өргөн онгуулгаараа аваад үзэх юм бол ганцаараа багшийнхаа өмнө шавлаа явж байгаач боловсрал байна. Өнөөдрийн төвшөнд гэртээж боловсрал байна. Таны блогийг юм уу подкастыг сонсоод одоо онлайн мэдээлэл авч байгаач боловсрал гэж үзнэ. Магадгүй би эмээ өвөөгөө дагаад малчин болоо явж байгаач боловсрал гэж үзэх үү. Тэгэхээр ингээд боловсрах, иргэн шиг, төлөвших гэдэг өөр юм зориг чиглэлүүтэй статусууд байгаа даа шүү дээ. Тэгээ энэ дундаас бол манай улс одоо сүүлийн жилүүдэд энэ их хамглан одоо гишүүн сайд бахаасаа бас ихэрсэн сэтгэл зүйн боловсрал гэж spiritual education гэдгийг те ингэж орчуулж ингэж ийм яриад байна л да. Тэгээ одоо ч гэсэн энэ явж байгаа. Тэгэхээр энэ сэтгэл зүйн боловсролын асуудал өөрөө ийм schooling ийм олон нийтийн бөөний нэг ангид 30-40 явдаг ийм систем дотор явд юм уу те? Яаж явдیں۔ Энэ алдаа гарчихгүй энэ буруу зүйл байна уугүй гэдэг зүйл их яригдчих жаа. Тэгэхээр сүүлд хийсэн би нэг статья бичсэн л дээ. Энэ зүйл дээр юу гараад байна нөхөр манай боловсролын систем ингээд суралцагч бусдыг таних төлөө айгүй их мэдлгүүд их өгд юм билээ. Мэдлэг мэдээлэл ингээд чихэлээд. Өөрөөр хэлбэл би суралцагч байлаа гэж бодоход ингээд газар зүгээ, нараа мэдэх, ээжигээ мэдэх, аавыгаа таних, эх орноо таних гэдэг эцсийн үлд нь би өөрийгөө таниаг байдаг байхгүй. Одоо та бүхэн харах юм бол 11, 12 дугаар ангийн өсвөр насны хүүхдүүд гадаадын том коллеж их сургуульд орох эсэ бичгэд чи хийм бэ гэдгийг асуугаад байгаа. Чиний онцлог юу вэ? Чи бусдаас юугаар ялгаатай? Гэтэл манай тавиад байгаа боловсрал өөрийнх нь онцлогийн тухай асуудал биш. Би жишээлбэл Нарны аймгийн тухай хэрэг мэдэж байна гэдэг тухай л байгаа даа байхгүй. Тэгэхээр тэгсэн мөртлөө өөрийнхөө тархины аймгийн тухай айгуу сайн мэдгүй, сэтгэл зүйн тухай айгуу бага мэдлэгтэй ч үт юм уу те. Тэр энийг бол хэдүүлээ айгуу сайн нэгдүгээр дагуулгын хувьд бол одоо биегээ таних руу татгшоогоо тэр зүйл рүү оруулах ингийн тулд багш нар ч гэсэн заавал одоо ингээд мэдлэгийг дамжуулагч биш, багш зүгээр асуугч байх хэрэгтэй байхгүй те. Яриулагч нөгөө хүн юмаа гаргаж ирдэг. За ингээд эхлэхээр бол энэ шашин гэдгийг чинь цаана бол таны асуусан тэр сэтгэл зүйн тэгээ одоо бурхны шашинд одоо сүүлийн үед маш хүчтэй явагдаж байгаа энэ Oxford Inter's яваад байгаа тийм mindfulness гэдэг дотоод дотгошоогоо орж өөрийнхөө ээдрийг хайж асуудлын гогцоог өөрийнхөө дотоодоос авч явуулаад байгаа энэ үйлдэлүүд дижитал мацаг гэж байгаа зүйлтэй одоо ямар нэгэн дижитал уцахгүй зурагтгүйгээр байж эсвэл зүгээр л голын чимээг нэг цаг сонсохч байд юм уу үзмийг одоо барьж хараад учир явдлыг нэг цаг аль талаас нь бодох гэдэг ч юм уу те ингээд төвлөрүүлсэн дотгошоо хийсэн зүйлүүд энэ юунд ч байгаа дээ шүү дээ энэ бурхны шашин гэдэг бөөгөр ч болохоор ч энэ тэнгэр хилэгнэн гал энэ усны цаана гэдэг зүйлийн цаана юу байгаад байна вэ гэдэг гадаад орчин гадаад экологтой хандах хандлага бусад одоо миний энэ оршихуй бусдын оршихугаас яаж хамаарж ийнү гэдэг энэ зүйлүүдийн талаар зүйлүүд нь явж хүрээд байдаг. За одоо тэнгууд бид нар түрүү анх бид танд яриад байдаг Монгол энэ соёл үндэсний боловсролын тогтолцоонд хаана яваад байна. Одоо гадаадынхан бол над дээр одоо ямар зүйлүүдийг ярих Монгол хүн ингээд ерөөсөө ингээд урьдчилж төлөвлөж тэрний дагуу тактиктаа сурахтай айгу тааруу юм байна. Яг ингээд өөрт нь аюул тулгарх юм уу гинт тулгархаар олон талаас нь ингээд хуримцаагаар ингээд асуудлыг шийдэхтэй их сүрхийн ч гэдэг юм уу те аженда хөтлөлт гэдэг зүйл монголчуудад байхгүй байна ч гэдэг юм уу ингээд нөгөө нүүдлэлчүүд ч орон зай цаг хугацааны хувьд их уян хатан flexible те тэгээд их одоо ийм хязгааргүй орчинд өөрийгөө авч явах тэр чадвар энд болохгүй бол тэршээ нүүждэг энэ хөдөлгөөнлөг байдал энэ төргээ давуу талууд байна л да. Гэхдээ өнөөгийн хөгжил гэж хэлээд байгаа энэ хот газрын ягшмал, хатуу, сууринлаг энэ параметрууд доторх энэ хөгжил дэвшлийг бүтээхэд зарим нүүдлийн соёлын зүйлүүд маань таарахгүй буюу хоцроогоод байна шүү дээ тийм. Тэгэхээр биднэрт одоо Монгол хүн цаашдаа дэлхийд дахны хурдтай хөгжлийг бүтээх хүсэл эрмэлзэл байдаг. Нөгөө талд нь уламжлалт соёл маань байгаад байдаг. Энэ хоёрын хооронд юу бүтээх юм? Энгийн үгээр хэлбэл одоо цагаан сар боллоо гэхэд айл болгон л том
Идэ ууц тавиал те. Тэгэл одоо хэвийн боовоо тавих хэрэгтэй юм уу? Энийг арай өөр хэлбэр рүү явах хэрэгтэй юм уу? Хэвийн боов гэдэг зүйл нь бүгдээр хэрэгсний дараа бүгд одоо уул авааруу шидээд нэг хайсаа хаягдал одоо хитэн тоон хэвийн боов хаягж ийм байдлаар явах юм уу үгүй юм уу гэд прагматик утган дээр тийм болчихж байгаа. Мөн чанар нь юу юм те соёл мөн үү гэд дараа энэ чинь бол доктор философоос татаж яриад бүр энгийн прагматик ахын үйлдэл рүү ярьж штэ те. Тэгээ би бол тантай айл болох ном дээр бичиж байгаа тэр категори энэ дээр ярмааргүй байна л да. Тий. Тэгэхээр энэ эрэл хайгуулууд цогцсуудыг ингээ хаагаад эхлэхээр өөрийн маань судалгаа айл болох Монголын ангаах ухаан, шашин тэгээд соёл гэсэн энэ гурвалжин дотор Монгол хүнийг дахин бүтээх, редизайн гэдэг. Монгол хүнийг редизайн буюу дахин бүтээх Монголын өсвөр үеийг өнөөдрийн одоо дараагийн хурдтай одоо тэр дэлхийн монгол хүн болгохын төлөөх тэр ахуйг тодорхойлох тэр концепцуудыг боловсролын тогтолцоонд яаж оруулах вэ гэдэг энэ эрэл хайгуул одоо гарч ирж байгаа юм л та. Магадгүй тэр нь явандаа нэг юм гайдлайн болох хэмжээнд те бид нар тий яг хөө энэ тэгэл олон талаасаа байна л да. Одоо ингээл Монголд одоо шилбэл тодорхой хэмжээний тийм оновчтой зөв сэтгэлгээ үүсгэхийн тулд ямар амьдралын одоо режим юм хэм маяг чухал байдیں۔ Те одоо энгийн үгээр хэлбэл эцэг эхчүүд багш нар үргэлжлэл ярьдаг эрт донд өглөө эрт босч гэдэг юм уу те. Энийг одоо ингэж хэлээд авах юм уу эсвэл энийг өөр амьдралын хэм маягаар энэ нөрөө хотын соёл дотор чөлөөт цаг ба ажил амралтын хэм маяг одоо хотын энэ их өмнө шуугаан те тэгээд трафик замын хатуу хөдөлгөөн дотор яаж энийг шийдвэрлэх боломжтой юм эсвэл одоо nutrition гэж бид нар ярьдаг шимт хижээл хоол сургуулийн хүүхдүүдэд өгж байгаа хоолны асуудал, хоолны орцтой, тэрэнд өгж байгаа эрдэс баялаг энэ өөрөө эсвэл Улаанбаатар хотод байгаа утаа тэгээд энэс үүсэж байгаа стресс энэ бүх зүйл тархин дээр очиж байгаа хүчил төрөгчийн дутагдал, нойргуудал энэ бүх зүйлүүд өөрөө нөгөө бидний хүсн тэмүүлээд байгаа тэр том яриад байгаа тэр боловсрал тогтолцоо гэдэг зүйлийг бүрдүүлэхэд хаана саад босч ин хаана давуу тал болж ин энийг яаж шийдэх юм яагаад бид нар өвөлдөө ч юм уу богд уулрууд явган аялал заавал хиймээр санагддیں۔ Те яавал энэ дэлхийн лидер хүний одоо тэр төлөвшлийг тогтоох амьдралын хэв маягийг бүтээх ёстой юм те зүгээр л одоо шүмжлээд л ах ёстой юм уу ямар боломжууд байгаад байгаа юм те хизээ одоо Улаанбаатар хотын машины төвчрэл шийдэгдэж хизээ утаа нь сайжрахыг хүлээгээл байгаад тах юм уу эсвэл зүгээр л фэйсбુક дээр шүүмжлэл орилоод ах юм уу те ямар одоо гарц гаргалгаа бидний өмнө байна энэ төр гэдэг энэ зүйлүүдийн талаар л айгүй их сонирхож судлаж одоо боломж кейсүүдийг л гаргаж ирэх гэж үзэж байна л та. Тэгээд илүү суур арин тий. Суур арин. Философийн анализыг л хийх гэж үзэж байна гэсэн үг л дээ. Тэгээд таныг бол хүмүүс бол бас аялал жуулчлалын албаны ерөнхийлөгч гэдгээр нь төлхөө мэдээд байгаа. Тэгээд сайенс доктор хүн ингээд тий бүхэл одоо 2-2 холбоо удирдаад явж гин. Тэгэл ингээд ороогүй одоо салбар бараг суурийн 50-аас салбарч бас байхгүй л болж байна л да. Миний мэдхийн одоо Малрын Эрдэнэ философч та хоёр ч бас нэг үеийн философийн ухааны докторууд гэж би ойлгосон. Тэгээ харьцангуй Монголд төгсөж ирээд эндээ бас ингээд яг философийн чиглэлээр судалгаа хийгээд явхад таних усад ингээд сэтгүүл зүйн сууринч тавьсан байгаа тань шашин, гүн ухаан, соёл, ахуй судал дээр бас ингээд таны олон судалгаа бүтээлүүд харагдаад байна. Тэгээд би болохоор юу гэж бодоод нэхэр бодлогын төвшин жишээнтэй судалгаануудаа одоо яаж хүрэж гин жишээ нь бодлого тодорхойлогчид одоо энэ манай философи эдгээр судалгаануудыг хэр авч үздэг юм болоо. Надад тэр их сонирн байна. Ягаад гэвэл маш гоё үн цэнтэй судалгаа байгаад тахад тэрийг манай тодорхой төрийн байгууллагууд ерөөсөө авдаг. Тусад нь ингээд практик судалгаа, тоон судалгаануудыг бол хийлгэж байгаа л та. Тэгээ тодорхой төрийн хүмүүсээр ч юм уу компаниудад гэрээлээд хийлгээд байна. Тэнгүүд ягаад та нар юм философи суурьтай онлайн судалгаа болон яг юм одоо суурьтай та бүхний асуудлыг философи гүнгэнзгээр харсан юмыг харддаггүй юм бэ гэхээр тэр нөр арилжааны судалгаа биш учраас тоохгүй. Нэгдүгээр дээрээс нь улс төрийн чиглэлд яг тэдний зорилготой нийцэхгүй буюу маш хурдан хугацаанд улс төрийн шийдвэр гаргалтанд нь одоо өөрийнх нь рейтингийг өсгөхгүй ч гэдэм юм. Тийм агуулгаас ашиглахгүй байна уу гэж би бас өөрөө судлаач хүн учраас хардаг. Тэгэхээр та одоо жишээ нь бодлогын судалгаануудаа, эдгээр суурь судалгаануудаа бодлого тодорхойлагчдад ер нь хүрэх гэж оролддог уу?
Ер нь нэг юм та үнэхээр одоо судлаач байгаа бол одоо нэг тийм давуу сул тал байдаг штэ. Үнэхээр сайн судалгаа, суур судалгаа, анализ юм хийгээд ингээ явхаар нөгөө талд нь одоо нэг даруу эсвэл одоо нэг тэрийг нэг орилж чарлаад би ингэсэн шүүгээд байдал нэг багасчт юм шиг байгаа. Тэгэхээр тогтолцооны хувьд бол ингэж хармаар байгаа. За одоо манад явж байгаа шинжлэх ухааны байгууллага бол манай учрлын одоо тэр эдийн засгийн хөгжлийн яам руу харьяалагдж байгаа. Энэ бол одоо хуучин боловсрол соёл шинжлэх ухааны яамд байсан бүтц маань эдийн засгийн хөгжлийн яамд оруулж байгаа аминда шинжлэх ухааны судалгаануудыг бол бас эдийн засгийн эргэлтэнд оруулах тэрэнд авах энэ орлогын нэг хэлбэр мөн. Гэхдээ шинжлэх ухааны академийн статус өөрөө бас их адраматал байдаг л да. Янз бүрээр хилдэг одоо хүмүүсүүдийн хандлага. Тэгээд судалгаа бол өөрөө дотроо олон янз байгаа шүү дээ. Онлайн цэвэр судалгаа байна, прагматик байна, тодорхой хэмжээний одоо та арилжааны гэлээ төслийн хэлбэрийн зүйлүүд ингээд байж байгаа. За мэдээж бүх одоо бодлого тодорхойлдог газрууд иргэдээ номын сан ч юм уу жижиг хүрээлэн газрууд ажиллаж байгаа их хурал ерөнхийлөгч засгийн газрын хажууд бол байна тийм ээ. Гэхдээ яг оронтой төсөв өнтер нь бол хангалтгүй л байдаг баг. Хуучин социализмын үед байсан нэг тогтолцооны зүйлийг би бас заримдаа боддог нь юу гэхээр ингээд судалгааны газрууд байхад эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг гэж байсан. Эрдэм дэлгэрүүлэх нийгэм бол үндсэндээ энэ судлаачдын бүтээлийг одоо төмөнд хүргэх, бодлого болгох энэ дамжлаг гүүр гэсэн үг л дээ. Тэгэхээр ийм зүйл бас их дутагдж байдсан болов гэсэн ийм ойлголт байгаа даа. За манай бодлого тодорхойлогч нар энэ судалгаа, энэ чиглэл анализийн талаар яагаад ингэж их сайн одоо бүрэн ашиглаж чадахгүй нэхэр бид хоорондоо тийм уулзалтаж энэ асуудлаар ярилцаж энийгээ тавих тийм цаг, боломж, орчин ахуйнууд бас их ховор байна л да. Германд ч юм уу, Европын бусад улс орнуудад би ч одоо Монголоос илүү гадаадын улс орнуудад энэ чиглэлийн айгүй их хийдэг байхгүй. Яг бол тэнд айгүй их тийм бодлого тодорхойлогч нар айгүй их уулзаж зөвлөж. Одоо эрэлт нь тэнд байна гэсэн үг те санаа. Одоо эрэлт бол уг нь бүх улс оронд л байгаа. Тэнд бол илүү тийм судлаач хүмүүсүүд бодлого тодорхойлогч нар хоорондоо уулзалтаж бие биентэй байгаа давуу талуудаа ашиглаж гаргасан үр дүнгийг хэрэгжүүлэх дэд бүтц үүссэн байна гэсэн үг шүү дээ. Манад бол тэр нь ийм дандаа гэпүүд үүссэн. Ингээд дунд нь ингээд нэг ийм хоосон. Монголч нь их сонин нийгэм. Монгол бол ийм танилаараа явагддаг нийгэм байхгүй. Тэрнээс институцээрээ биш. Би таныг таньж байгаа учраас би энд орно. Эсвэл одоо дорж гэдэг хүнийг тэр юунд байдаг учраас би имлэгт одоо манай медга амж байдаг учраас би үзүүлдэг ч юм уу те. Тэнд чинь хэн тэнд байна биш тэр институцүүдийн гинжин холбоо дэд бүтцэн үүссэн. Тэрнгөөр явагдаж байдаг. Тэм учраас Монголын иргэн гандмөр жишээлбэл Сингапурт юм уу, аль эсвэл Тайландд одоо ингээд би одоо ингээд аялал жуулчлал, философи, соёлын чиглэлээр бол энэ Аз болон Европын орнууд руу нэлээд их явж тэгээд энэ чиглэлийн хүмүүсүүдтэй уулзаж илтгэл хурлуудад нямаа тавьж гарц гаргалгаа юмнуудыг ингээд ихэд оролцож штэ. Тэгээ энэ бол би сайндаа юм уу эсвэл одоо миний судалгаа онцгойдоо бас биш. Энэ тийм дэд бүтцийг үүсцэн дэлхий дээр хаана хэн юу бичиж чинь тэрийг фак гэж авчраад тэрийг бодлого судалгаач нар нь мэддэг тэр үтэл энгийн одоо үг хэлбэрээр арт түмнийхэн амьдралд үр өгөөж нь очичээдэг юм л байгаад байгаа штэ тий. Тэгээ ийм зүйл рүү бол бид бас институцүүдийн одоо нэгсэндээ шинжлэх ухааны судалгаа түүнийг бодлого болгогч нь улс төр хэрэгжүүлж байгаа агентлаг үйл ажиллагаа тэгээд бизнес гэдэг энэ гинжин холбоон дотор бол маш сайн одоо манай энэ дэд бүтцүүд угсрагдах байхаа гэж л ингэж л гордож байгаа шүү дээ. Тэгээд таны судалгаа бүтээлүүдийг харж байхдаас одоо ингээд би яагаад ингэж асуусан мэ гэхээр ёс зүйрүүл шилжих гэдэг нь л та нөгөө бүх арилуу мэдлэгийн одоо зэгцтэй мэдлэгийг те цогцлох үйл явц нөр ёс зүйтэй байх тухай асуудал юм а гэд бас тодорхой бичрүүд дээрээс харагдчихжээ. Тэгэхээр тэрнийг бидний танил талаар яваад байгаа чинь нийгмийн өөрөө ёс суртахууны хэм хэмжээнд те хэдий хазгай байна вэ гэдэг нь бас нөгөө талтай харагдаад байгаа учраас магадгүй нөө судалгаа бүтээлүүд эргэлтэнд орохгүй байдаг ч юм уу. Тиймэрхүү юм харагдаад байгаа болоо. Та их ахтар харсан байна.
ерөөсөө одоо миний өгсөн хүлээж явж байгаа зүйл бол ёс суртахуун, ёс зүй. Гэтэ ийм штэ. Би түрүүн үгийн тухай хоёлаа эхэлсэн штэ тий. Тэгэхээр энэ монгол хэлний үгийг санаатаа санамсаргүйгээр маш их ингэж говьвуулж санаатаа санамсаргүйгээр буруу одоо нэр томьёонуудаар бий болгосон үйл явдлууд байдаг. За. Жишээлбэл одоо англи хэлний reason гэдэг үгийг одоо бид нар ингээд одоо заримдаа жишээлбэл одоо юу гэдэг учир шалтгаан ч үт юм уу тий. Гэт тэргээд ингээд орчуулсан байдаг хөөхгүй. Энэ бол ерөөсөө хамаатлын тухай асуудлууд байдаг ч үт юм уу тий. Маш олон үг зүйлүүдэд монгол хэлэн. Тэгэл бид нар тэрийгээ бараг шолоод монгол хэлэн чинь нөгөө байгаагийн байхгүй байгаа гэдэг. Энэ бүхэн бол нэг талдаа инээдэм юм шиг боловч нөгөө талдаа бид нар харилцаж чадахгүй байгаагийн илэрхийлэл байхгүй. Маш тодорхой үг зүйлүүдийг оновчтойгоор тавих хэрэгтэй. Хүний эрх гэдэг үг өөрөө их хэрэгэлзээтэй үг шүү дээ. Англиар бол human right гэдэг бол хүний зөв гэсэн үг. За. Зөв хүн гэж юу юм бэ гэхээр логикийн философийн хувьд бол үүрэг ба хариуцлага хоёрыг нь зэрэг өгдөж байгаа тохиолдолд зөв хүн гарч ирдэг. Тийм учраас human right гэдэг үгийг хэрэгжилж байгаа тохиолдолд одоо тийм үүрэг эрхийн аль нь тэнцсэн ойлголт цаана лог багтаамжинд нь байдаг. Гэтэл зүгээр л хүний эрхээ орчуулахаар нэг юм хязгааргүй эрх чөлөөний тухай ойлголтууд давхар орж ирдэг ч үгүй юм. Одоо манай Монголд бол манай дарга нар улсууд бол дэлхий дээр явж байгаа хөгжлийн том категори үгнүүдийг бүгдийг гайхалтай хэрэгжилж байгаа. Одоо ардчлал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө тий одоо зах зээлийн хардах эрхч гэж ах шиг тий. Гэтэл тэрний цаана энэ үгийн цаана та ямар утгыг илэрхийлээд байна гэхээр салаалсан утгуудыг л хүмүүсүүд хэлээд нэг үгээр ойлгоод байна. Тийм учраас хуулинд нэр томьёоны тайлбар заавал байх ёстой юм тийм үү? Ерөөсөө нэр томьёоны тайлбар монгол хэлэнд бол монгол үгийн цэгцэлсэн одоо томьёолын бол айгүй чухал байгаа. Одоо жишээлбэл та ёс зүй, ёс суртахуун энэ юу гэсэн үг юм? Яг юу гэж ойлгох юм бид нар? Маш төвхтөө. Гэтэл этик гэдэг бол мэдлэг байхгүй. Юуны мэдлэг вэ гэвэл зөв хүний тухай мэдлэг. Үнийг л этик гэж хэлж байгаа. Ёс суртахуун гэчгээр чинь нэг юм чулуу шиг чим шиг нэг юм халтхансан нэг юм гоё өвцтэй хүний тухай ойлголт юм шиг. Одоо хоёлоо 6 настай хүүхдэд л одоо ёс суртахуун гэж заа ихээр 6 настай хүүхдийн тархинд ёс суртахуун гэдэг үг яаж очиж буух юм бэ? Гэтэл биднийг баг байхад нөгөө нэг дуу байдаг байсан байхгүй юу? Нөгөө өндөр настанд тусалдаг өргөсөн юм. Сайн уу муу юу аль нь вэ гэж тий. Энэ бол яг ёс суртахууны мэдлэг. Өөрөөр хэлбэл этикийн тухай мэдлэг бол эхлээд сайн хүн гэж юу юм, муу хүн гэж юу юм гэдгийг нь ялгсан зөв ойлголт. Гэтэл өнөөдөр сайн ч мэддэггүй, муу ч мэддэггүй. Тэгээ энэ Монгол энэ замбраагүй байдал дээр нь дахиад онлайнаар тэрийг нь энэ тэндгүү гүтгээ ажихаар одоо ингэж толгой эрг авчиж байгаа байхгүй. Нэг улс төр чинь тухай сайн ч юм шиг, муу ч юм шиг. Одоо тэгээ энийг бол юу гэдэг вэ гэхээр улс орон нийгмийг вирустүүлэх арга байхгүй. Mind terrorism гэдэг байгаа тийм. Өөрөөр хэлбэл энэ тарих логикоор нь террор хийж вирустүүлдэг. Яг энэ хүн энэ зөв юм уу? Эсвэл буруу юм уу гэдэг нь ерөөсөй ойлгохдох байх. Тэрийг ер нь бол ойлгож чадахгүй шүү дээ бид нар. Тийм учраас за гооцоо гэж байна. Гооцоо гэж багс ямар үг яг хөө манай Тусан Вандунгаа эдгээр тийм ном биччихсэн л да. Одоо энэ манай Бэлэгд байгаа болдгоо аав штэ Баян. Тэгэхээр эстетик гэдэг бол сайхны тухай мэдлэг. Сайхан гэж юу юм? Тэгэхээр бид нар энэ сайхан гэж юу юм, муухай гэж юу юм гэдэг энэ үнлэмж өгч энэ мэдлэгийг цэгцтэй аваагүй хүн дараа нь гэр их нэртэй болоод хүүхдтэй болоод гэр бүл болоод манай гэр бүлийн сайхан нь юу юм, болохгүй байгаа зүйлийн гэдэг үнлэмж өгчихгүй энэ дундуур л яваад байдаг байхгүй. Гэтэл бид нар гооцоо гэдэг нэг юм нэр томьёоны нэг юм цуурайтсан боловсрал олгож ингээ ойлгоод байдаг. Гэтэл бид нар чинь бол нэг нь ерөөсөө зөвхөний тухай мэдлэг зэгцтэй мэдлэг. Нөгөөх нь бол одоо сайхны тухай мэдлэгийн тухай л ярьж байгаа. Монголын нуус товчон дээр бол гайхамшигтай өгнүүд бий. Одоо тэрэн дотор одоо жишээлбэл юу гэдэг чинь манай одоо энэ моралын тухай мэдлэг тий
Морал гэдэг чинь бол ёс суртахуунаас арай өөр. Тэгвэл морал этик хоёр чинь юугаар ялгаатай гэдгийг тайлбарлах юм. Энэ тухай бол яг ингэж байж байгаа байхгүй. Морал гэдэг бол илүү үнэлэмжэн дээр очиж байгаа. Өөрөөр хэлэхэд бол одоо манай талигаач жишээлх юм бол нөгөө долгион ах вэ штэ дуучин надтай хоспиталь нэг нэвтрүүлэг хийжсэн. Тэгээд ингээд мэс чанар гэж цаадах юм бол орчуулж ах жишээтэй тий. Үүний мэс чанарын тухай чамд ер нь мэс чанар гэж юм байна уу? Тэгтэл зарим хүмүүс бол энэ цэгц зан чигч байдалч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр Чингисийн үеийн заа андгаа гэдэг штэ. Тий. Нэг англи хэл дээр virtue гэж хэлж байгаа байхгүй. Virtue гэдэг бол яг одоо virtue-гийн тухай мэдлэг одоо бидэрт маш их чухал байна штэ. Гэтэл зоригтой үнэнч шодраг гэдэг үнүүч бүгдээр теори категориуд байхгүй философийн. Өөрөлдвөл энэ бол этик мэдлэгийн категориуд. Шодраг гэж яг ийм үнийг хэл. Ийм одоо үнэлэмжүүдийг бүрдүүлсэн ийм мэдлэг чанар дадлыг бий болгосон тохиолдолд шудраг. Үнэнч гэдэг нь энийг хэлж байна. Зоригтой гэж энийг хэлж байна. Тэгэхээр нөгөө манай хин цэнтөө ах нэг бичсэн биш. Шудраг гэдэг нь одоо хэд илэн далангүй байдлаас өөр шүүч гэдэг юм уу тий. Тэгэхээр тэр зүйлүүдээ мэдхгүйгээр тухайн улс орны хүмүүсийн хөгжлийг ингэж дарангуулж бууранд нь ингэж байлгадаг тийм технологи байна шүү дээ. Бид энэ технологийн хариу технологиг гаргаж энээсээ хурдан гарах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол үнэнч байна гэдэг нь хэд одоо долгоноор байхын шал эсрэг зүйл шүү дээ. Тэгэхээр virtue гэж нэг зүйл байхад түүний нэг virtue гэдэг чи одоо юу гэдэм бэ? Монголоор бол одоо тэр давуу эрдэмүүдийг хэлж байгаа байхгүй. Эрдэм гэдэг үг бол өөрөө маш чухал шүү дээ. Боловсрлоос өөр зүйл. Магадгүй энэ академия гэдэг утга санаа руу дөхөх мастерын зүйлийг ямар нэгэн ур чадварыг хамгийн мастер төвшөнд нь эзэмшсэн төгс байдлыг эрдэм гэж хэлээд байгаа. Чи хоол хийх эрдэм, ус засах эрдэм, жүжиглэх эрдэм гэж хэлж штэ тий. Гэтэл энийг самууруулахын тулд эрдэм боловсрал, соёл боловсрал одоо юу гэх юм мэдлэг боловсрал гэх. Гэтэл англи, орос, герман ер нь ямар ч хэлэн дээр энэ боловсрал гэдэг үгийг ингэж хоршоо утгаар нь ингэж авч явдаг байхгүй. Энэ бол нөгөө боловсролын жинхэнэ мөн чанарыг ингэж зайлуулж ингэж саармагжуулаад байгаа энэ булангартуулсан технологи явж штэ. Тэгээ ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр энэс бол бид нар аль болох гарч ийн яг тэр утхан дээр байх хэрэгтэй. Тэгэхээр түрүүний хэлдэг тэр virtue-гийн нөгөө зүйл нь бол энэ vice буюу би бол гим гэж орчуулад байгаа байхгүй. Гим гэж орчуулад байгаа. Тийм учраас одоо чинь vice director гэдэг бол одоо манайхан бол орлогч захирал гэж орчуулад байна шүү дээ. Тэгэхээр орлогч юу ах вэ? Жоохон дутуу захирал гэсэн үг байхгүй юу? Нэг юм доглон. Яг бүрэн их мэдлэг бүрэн биш, бүрэн тамга барьж чадаагүй. Тэгэхээр vice гэдэг бол нэг юм доглон мэдлэгүүд, доглон чанарууд байхгүй юу? Тэгэхээр одоо тэр манайхан одоо их гой үгнүүд ярьдаг болж л дээ. Энэ гөлөг төөрүүлнэ гэн. Энэ яг юу гэж ямар vice юм? Эсвэл одоо юу гэдэг чинь нөгөө хан мөргүүлнэ гэн. Тэгэл ингээл ер нь одоо бүлдэгдэн гэж юм те. Энэ одоо орчин цагт гарч ирж байгаа энэ Монгол хүний гимдээр гарч ирж байгаа категориуд байна шүү дээ. Эдрийг энэ vice чанар руу гарч байгаа. Зарим зүйл бол virtue vice хоёрынхоо дунд байдаг. Баатарлаг байдал. Ямар үед баатарлаг гэн virtue ямар үед гим болтیں۔ Тэ. Энэ тохиолдлуудтайгаа. Тэгээ энэ дэлхийн удирдагч нар, энэ том бизнесмэнүүд, дэлхийн хөгжлийг авч явж байгаа энэ залуучууд, том хүмүүс чинь энэ одоо virtue буюу сайн чанарын давуу чанарын эрдэм гим хоёрыг нь багт нь суулгаж өгөөд аль нь гимийн аль нь одоо тийм давуу эрдэмийн гэдэг зүйлийг мэдрүүлээд тэрийг зааж өгч суурлуулж ингэж явж байгаа байхгүй. Энэ бол ингээ ярих хүмүүс оноо чи ёс суртахуун гэн. Энэ ёс суртахууны асуудал биш. Энэ жинхэнэ хүнийг бүтээх суур одоо чиглэл. Өөрөлдвөл бид нар сайн хүн, муу хүн, сайхан зүйл, муухай зүйл гэдгээ
яалгаж түүнийг ялгадаг энэ технологи аргачлалыг нь зааж өгөхгүйгээр мэдэхгүй шүү дээ. Амьдрал гэдэг бол бидний өмнө байгаа сонголт واخгүй юу? Ягаад бид нар амьдралыг аялал гэж үзээд идэм бэ гэхээр аялал гэдэг бол таны өмнө 10 янзын хөлбөр сонголт гарч ирэх үед түүнээс хамгийн оновчтойг нь олж авах тэр мэдрэмж, мэдлэг, шийдлийг хэлж штэ. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ хүмүүсүүдийн өмнө янз бүрийн сонголт гарч ирэхин тулд эхлээд үнэлэмж хийж өгөх хэрэгтэй тийм. Энэ сайн хүн юм уу, муу хүн юм уу? Алинд нь муу байгаад байгаа, алинд нь сайн байгаад байгаа. Ямар категори, ямар мэдлэгээр дамжуулж энийг муу хүн гэдэг байгаа. Харин надад энэ хүний тухай ямар нэгэн цуу дамжуулсан учраас би цуу гэж ойлгоод байна шүү дээ. Нүүдэлчдийн зүйлд. Гэтэл одоо энэ ухаанчин бол би энэ мэдлэгээр дамжуулж харж штэ. Энд ийм гим wise үйлдэлүүд байна. Энийг энэ хүн сайн мэдээгүй байна. Мөн ийм virtue буюу давуу одоо сайн зүйл тэр хүнд байна. Эрдэм чанарууд байна. Тэгээ ийм учраас би энийг нь сонгож ийн, энийг нь сонгоогүй. Сайхан ийм зүйл. Тэгээ энийг нэгдүгээр анализ хийж олж харж дүгнэж цэгэндэг. Хоёрдугаар түүнийхэн дагуу ялга салгадаг. Тэгээд өөрөө шийдэл гаргаж одоо сонголтоо хийдэг тэр аргачлал, арга замыг бид нэр боловсрал, философийн боловсролоор тавьж өгөх хэрэгтэй байдаг л да. Тэгэхээр нөгөө нэг эхлээд чи нэг ийм хэмжүүр те ийм шалгуур үзүүлэлт биднэрт байна гэдгээ ярихгүйгээр дараа нь чи сайн байна, чи муу, чи боловсрсан байна, боловсроогүй байна гэж нөр ранклаад байгаа чи нөрөө бас тэр философийн суурь категоридыг ойлгоогүй тухай асуудал юм шүү гэдэг. Ерөөсөө энэ ранклах асуудал өөрөө антологийн донтолт гэдэг байгаа тэр буруу суур антологи нь буруу байгаагийн шинж байхгүй. Одоо чинь манай хүүхдийн сургууль, би хүүхдээ хувийн сургуульд сурвалжлаа юм л та. Тэгэнгүүт ингээд маш их ингээд ранклдаг. Жишээ нь ингээд олон улсын олимпиадад явах хүүхдүүд дотоодын олимпиадад орох гэд бүр ингээ 3 бага нүсийн хүүхдүүдийг англиар бичиж байгаа байхгүй юу. Тэгээ би бас тэрэн дээр яг таны нэг судалгаа бүтээлүүдийг уншичаад дахиад нэг human rights руу ч орохоор байна те хүний dignity рүү хүртэл орохоор те миний оршихуу одоо чи надад манай нөгөө нэг Инхбатар гэдэг үндсэн хуулийн доктор багш маань ярьж ирсэн л та. Яагаад одоо жишээ нь их хоёрын баримтчилгааны үеэр салаавч гаргасан нүр эрүүгийн гэмт хэрэг юм бэ гэж. Тэрийг би чинь асууж байхад тэр чинь хин нэгэн рүү салаавч гаргах, факю гаргах, тэ дунд руугаа гоцоолох тэр хүний шууд ингээд эрхэмсэг оршууд халтж байгаа маа гэж багш тайлбарлажсэн байхгүй. Тэг би тэрийг сонсоод ямар сони ингээд хуулийн сургуулийн оюутан махта гайхчихс. Тэгвэл эрхэмсэг оршуу гэдэг чи юу юм ингээд тэгэхээр тэр хүн өөрийгөө үнэлэх эсвэл бусдаас ирж байгаа үнэлэмжийн магталцсан цэг юм ач гэдэг юм ингээд тайлбарлахаар философи бол өөрөө маш сонирхолтой ингээд ухаалахаар юм байна гэдгийг бас таны ярнаас ч гэсэн ингээд өнөөдөр шимтээ сонсоод бас их гоё. Та маш гоё зүйлүүдийг хандаж ярьж байна. Би оюутан байхдаа тэр хүний эрхийн түгээмэл тунхаглал Парисын гэдэг зүйлийг ойлгох гэж оролдож ирсэн. Тэр бол одоо хамгийн ихний нэгдүгээр зүйлдээ яг human dignity гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Бүх хүн төрлөختөн бүгдээр дэгш хэрэгтэй юм а гэдэг зүйлийг. Тэгээд dignity гэдэг зүйлийг одоо манай судлаач нар та сая хэллээ эрхэмсэг оршихуу гэж орчуулж байгаа тийм үү? Ингэж яваад байгаа. Надад бол энэ юу гэж буугдсан бэ гэхээр хүний тэнгэрлэг гэж. Бүр нүдэн тарагдаж гарт баригдахгүй хэмжээнд очиж байгаа. Хүний тэнгэрлэг байхгүй. Ерөөсөө хүн гэдэг маань бусад бүх энэ ертөнцийн сав шим ертөнцийн биологийн олон төрөл зүйл амтан шоргоолж одоо үзэгдэх үл үзэг зүйлүүдээс маш өвөрмөц онцлогтой байна. Тэр нь оюун санаа сэтгэл зүй дотор байдаг тэр оюун санааны үнэлэмжээрээ бид тэнгэрлэг оршихуй дотор байдаг. Тэгэхээр тэр тэнгэрлэг оршихуйг хадгалахын төлөөх society нийгмийг бид нар бүтээж ингэж явж байгаа. Тэгтэл хүнийг мал шиг байлгаж тий ханыг үхэр шиг болгодог ийм тогтолцоо яагаад бүрдээд байгаа. Дээрэс нь миний тэнгэрлэг оршихуй таны тэнгэрлэг оршихуйд алай хүртлээ хязгаартай байдیں۔ Энэ хүний эрх асуудал байд юм уу өөр зүйл байд юм уу? Хүн болгон өөрийнхөө тэнгэрлэг оршихуйг тавиад ахаар бид бүгдээрээ хамтдаа тэгвэл яаж энийг биендээ байл одоо ер нь байгаасын чи яаж мэдэх юм яаж дундаа оршуулах юм гэдэг асуудлыг гаргаж ирж тавьж байгаа зүйл л дээ. Тэгээ тийм учраас энэ бол өөрөө хүний тухай философийн маш том одоо зүйл шүү дээ. Тэр утгаараа энэ маань
бие хүн гэж хийн, хувь хүн гэж хийн, хүмүүн гэж юу ийн, иргэн гэж юу ийн гэдэг ингээд нарийн зүйлүүд рүү ороо явдаг ийм ойлголтууд л та. Монгол хүний хувьд бол бас их сонирхолтой энэ хүний тэнгэрлэг байдал нь өөрийнх нь оршихуй болсон энэ байгаль ахуйтай нь түүний зэрэгцээ хандлага бол соёлын ахуйтай нь яг ингээд хамт уялдаж явдаг байхгүй. Тэгээ Монгол хүн чинь дуулж, хуурж, найргиж одоо өрөөж ингэж явдаг нь өөрийнх нь бас оршихуй. Тэгээ бид нар бол би ихлээр ингээл заримдаа хүмүүсүүд тойрч суугаал арх марх задлаал ингээд мөөндө дуулж муулаад ахт их төгшөөдөг байсан байхгүй. Одоо бол айгүй сайн ойлгодог болсон. Энэ бол Монгол хүний яг нэг бясалгах уу тэр өөрийнхөө дотоод гүмдэх зүйлээ ингээд гадагшаа гаргаж явдаг ийм хим хэмжээний илэрхийлэл байт юм байлээ. Тэгээ энэ донд одоо таны түрүүний хэлдгээр одоо бибийн лүгө fuck you гарган ч гэдэг юм уу үг хэл ямар төвшөнд байдгүй гэдэг бол одоо нөгөө иргэний хууль зүйт энэ нийгмийн тогтолцоо малчны нүүдлийн тогтолцооны хувьд ингэж хоорондоо харшаалдаж өөр зүйл рүү орж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид маань нэгсэндээ үнэн хэрэг дээр 90 онд нэг ийм шилжилт хийсэн гэж ярьж байгаа боловч энэ бол зүгээр ийм тогтолцооны механик шилжилт байсан. Тохируулгатай шилжилт байсан гэж таарч байна. Одоо бид бол оюун санааны шилжилттэй ингэж олж чадахгүй яваад байна шүү дээ. Нэг талдаа бид нар чинь нэг ийм хөдөө газрын малчны дуу нэг ийм маягийн нүүдэлчнтэй. Тэгээ энэндээ бол илүү тийм байгалийн хууль давмгаалсан ийм амьдралын тогтолцоо шүү дээ. Нөгөө талд нь суурин энэ хот газрын тэрэн донд чин одоо хууль ёсыг эрхэмлсэн ёс зүй одоо түрүүний бидний хэлсэн үгээр ёс зүй одоо ийм харилцааг бүтээж штэ. Тэгээ энэ хоёрын хооронд чинь нэг ийм бие бинтэйг авцалдаад зарим нь хаягдаад явах энэ шилжилт явагдана да. Гэтэл энэ дундуур нь дахиад дижитал ороод ирсэн байхгүй. Та хоёр нүүр нүрээ хараад яриад харилцах нэг өөр Facebook-ийн цаана та өөр хиймэл нэртэй би өөр хиймэл зурагтайгаар бибинийхээ доор команд бичээд муулаад ах нэг өөр юм яваад штэ дижитал зохиомл оюун ухааны энэ ах уу орон зай. Тэгэхээр энэ гурван зүйлийн дундаас Монгол хүмүүсүүдэд ашигтай хувилбарыг зүгээр ингээд яаж хоорондоо уялдах вэ гэж харах хэрэгтэй байхгүй бид нар бүтээх хэрэгтэй штэ. Бид нар байшинг барьдагтай адилхан Монгол хүний яг энэ оновчтой чадварлаг энэ тогтолцоог ингэж өөртөө ингэж rebuilding, redesign хийж ингэж гаргаж ирэх хэвээр. Энэ таны хэлдгээр нөгөө бодлого тогтоогч хүмүүсүүдэд хүрж явах хэвээр л доо. Тэрийг олж хараг бол яг үндэ бол бодлого тодорхойлоодаас өөрөө хэцүү. Гэхдээ нэг чин ирэмэлцэл гэж нэг юм хийхэд ингээ хүнд байдаг шүү дээ. Хүсчээж тэр зүйл ингээ төрдөг гэдэг шиг те хүүхэд гэсэн ялгаагүй л ахalta. Тэр шиг тэр бодлого тодорхойлж арай өөр зорилготой байгаад тэрийг ингээ чин сэтгэлээсээ хүсэж үлдэхгүй бол тэр мэдээж хизээч үрдэнд төрөхгүй л байх л та гонхтой те би тэгэж бодлоо. Тэг надад таны үрсэнтэй холбоотой таны судалгаа бүтээлүүдийг бас хүмүүс уншиж лээсэн баг. Нэг л зүгээр асуулт асуухыг хүсээд байгаа. Энэ одоо төгсгөлийн бөгөөд одоо асуухыг хүссэн асуулт тийм. Шашин судлаад байна. За шашин өөрөө бас нэг тодорхой хэмжээнд улс төрийн судлагдах юм уу гэвэл бас мөн байгаад идэг тийм. Явж бас таны судалгаа бүтээлүүд шашинтай холбогдож байгаа геополитикийн асуудал руу бас урсаж ороод байгаа. Миний харж аргуулсаж ороод байна. Яагаад Монгол дахь буддын шашны одоо байр суурийг шашны тухай хуулинд ингээд одоо олонний зөнхлөх шашин байхыг хүлээн зөвшөөрнө гэх бүхэл бүтэн ингээд хуулийн зорилт хэсэг дээр ингээд оруулсан байдаг тийм. Тэгээ би таны судалгаа бүтээлээс өнгөрсөн жилийн өндөр гэгэний ой зориулсан эрдэм шинжилгээний хурлын эмгэтгэлийг харж байхад нэг зүйлийг ойлгосон байхгүй. Яагаад ихтүүчийн өдрийг бид нар заавал ингээ хуулинд оруулж ирэх хэрэгтэй байсан юм бэ гэдгийг магадгүй тусгаар тогтнол. Тэгээд бид бүхний одоо нийгмийн сүр үзэгдэл талаас нь ерөөхдөө таны бүтээлээс би хариултыг олсон. Яагаад үлгтөөч өдрийг би маш их эсэргүүцдэг байсан байхгүй. Яагаад төмөн олон шашин байхад буддын шашны давуу байдал олгож улсын наадам дээр гандангийн хан бөөрөө тэр наадмын юм дээр заларч идэм бэ. Ингээ би аюу шүмжил бичдэг байсан. Залууч байж гэдэг шиг тий. Тэгээд эргээд бодохны өндөр гэгэний эрдэм шинжилгээний урал дээр таны бүтээлээс би юу харсан бэ гэхээр тэр буддын шашин бол өөр монголчуудын оршихуйн бас нэг хэсэг муу юм биш үү гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Энэ дээр улс төр геополитикийн тал дээр та судлаачийн хувьд тэр дундаа шашин буддын гүн ухааныг судалдаг хүний хувьд геополитикийн талаас энэ буддын гүн ухаан манад ямар ач холбогдолтой юм бэ?
За маш их баярлалаа та яг миний одоо өгсөн тэмүүлж байсан тэр өндөргөний ойд зориулсан судалгаа бүтээл юм одоо дүгнэлт гаргалгаа хэсгээс ингээд оновчтой олж харсанд судлаачийн хувьд их баяртай байна. Үнэхээр одоо тэрийг бас үндслийг гаргаж ир тайлбарлах гэж оролдож байсан. Тэгээ та бол их гэрхаа сайхан харсан байна. Баярлалаа. За ер нь энэ буддизм одоо Монгол улсын тусгаар тогтлын өнөөгийн одоо бид буддизм гэхээр дандаа нэг юм өнгөрсөн цаг руугаа яриад байна шүү дээ. Нэг бол хэлмэгдүүлэлт, нэг бол хэлмэгдүүлэлт, нэг бол өнгөрсөн эсвэл Будда эсвэл төвд энтгэх гэдэг Далай лам гэж л яриад байгаа. Тэгэхээр одоо бидний өсрөнгөө хөгжид Монгол хүний одоо аз жаргалыг бүтээх тэр хөгжил рүү буддизм өөрөө ямар үүрэг оролтой вэ гэдэг тухай бас бодох шаардлагатай байна. Хүмүүс бол шүмжилдэг. Ер нь ч тийм шүмжлэлүүд байсан. Чингис хааны үеийн Монголын хүчтэй зоригтой дайчинлэг шин чанарыг буддизм бол номоо хөлцөнгөө болгосон юм аач гэдэг юм уу. Эсвэл буддизм орж ирснээр Монголын одоо ялангуяа халахуудад бол одоо тэр ордог жинс хөөрөг дээр хүртэл авчраа тайлбарладаг шүү дээ. Өөр зүйлүүд гарч ирж одоо яс заншлан зүгээр юм болсон. Тэгээд одоо баг зарим хуучин судалгаанд бол дарлагч анги одоо феодал ангийн нэг хэлбэр байсан. Тэгэл час мас те энд маш их хэмжээний одоо ингээд лам нар одоо төөрөг оюун санааг бохирдуулж ингэж одоо бараг л малчин ардуудын хамаг мал сүр гэмийг тонон дээрэмдсэн гэх мэт янз бүрийн үнэлгээнүүд байж энэ бол түүхийн судалгаа аливаа судалгаа бол нэг талдаа бас өөрийнхөө тухайн үеийн цаг үеийн нөлөөлөл толин болж өгтөө бас холбоотой л доо. Одоо бол бид нар буддизмыг шал өөрөөр харах шаардлагатай. Ирж байгаа нийгэм өнөөдрийнхөө монгол хүмүүсүүдийн асуудалтай бол холбож. Тэгэхээр манай гандангаас энэ явуулж байгаа бодлого манай энэ шинэ хам бентер бол энэ юуны буддизмын олон ном судруудыг монгол хэл дээр болгох нөгөө талаар энэ буддизм ба шинжлэх ухааны уялдаа холбоог ойртуулах те нотлогоонд суурилсан одоо буддийн сургаалуудыг бий болгох хоёрдугаарт энэ зөв сэтгэл зүйн бясалгалуудыг төвлөрүүлэх тийм ээ энэ чиглэл рүү их анхаарал хандуулж байгаа. Гэхдээ нэг зүйлийг бол бид нар одоо мартаж болохгүй. Нэгдүгээрт Монгол улс бол Орос, Хятад гэсэн энэ хоёр том хөшийн дунд амьдардаг. Та бол геополитикийн асуудлыг дурдлаа энэ маш зүйтэй. Тэгэхээр дэлхийд дахны энэ хоёр том хөшийн дунд одоо цэрэг бөгөөд худалдааны аргаар баримталж дарангуулж байгаа энэ хоёр хөшийн дунд нэг одоо эргчлөөт орон зай нь бол шашин шүтлэг. Хүний оюун санаа сэтгэл зүйн асуудал байгаа даа. Тэгэхээр энэ дээр бол буддийн шашин шүтдэг Далай ламын институцийн үүрэг орол бол маш хүчтэй байгаа. Нөгөө талаар Далай ламын явуулж байгаа бодлогод бол Америкийн нэгдсэн улс руу маш их хүчтэй. Америкт бол энийг дэмжиж, Европт одоо Бельгик, одоо Швейцар энэ төр ч гэсэн маш хүчтэй явж байгаа. Тийм учраас энэ хөгжлийн категори чинь нэг талаар цэрэг, нөгөө талаар одоо санхүү худалдаа, тэгээ боловсрол, эдийн засгаас гадна сүсэг бишрэл оюун санаа гэдэг хүчин зүйл маш чухал байна гэдэг нь олон талаар баталгаажсан байна. Сүсэг бишрэл оюун санааг тодорхойлоод байгаа одоо зүйл нь юу юм бэ гэхээр бидний шашин гэж хэлээд байгаа. Тэгээ манай энэ орон зай дээр бол буддийн шашин. Тэгээ шууд хэлэхэд бол Далай лам, Ванчин богд Монголын одоо умардын орны Жавзан дан бутагт гэдэг энэ гурван одоо бие биенээ ингэж хүлээн зөвшөөрж бие биенээсээ хамаарч оршихуйн тогтож байдаг энэ тогтолцоо бол олон зууны турш явж ирсэн бөгөөд цаашдаа зөвхөн манай энэ бүс нутагт төдийгүй одоо хүн төрөлхтний хамгийн их хүн амтай улс орнууд хамгийн хүчтэй байгаа тэргүүлэгч супер гүрнүүдийн хэмжээнд маш том асуудал болж байгаа. За бид бол одоо бүгд мэдж байгаа. Богдоо тодруулаад авсан. За манай Далай ламгаан одоо энэ бодгол биеийн нас бол бас хөндөр болж байна тийм ээ. Энэ бол өөрөө дэлхийн одоо хөгжлийг тодорхойлж байгаа геополитикчдын хамгийн их одоо анхаарлын төвд байгаа нэг номерын асуудал байгаа. За яг энэ үйл явц донд хоёр хөрш орнуудтай хийдэг найрамдалт харилцаа, Монголын эдийн засгийн тусгаар тогтнол, соёлын тусгаар тогтнол, газар нутгийн тусгаар тогтнол, хүн ам, эрүүл ахуй энэ бүх зүйлүүдийг бодох замаар тунгаах замаар нөгөө талаар дэлхийд дахны амар амгалан өсрөнгөө хөгжлийг бүтээхэд ямар нүүдлийг хийх ёстой вэ гэдэг бол зөвхөн одоо гандангийн хэдэн
лам нар юм уу? Хамбугаан айлдах айлдвар биш юм аа. Энэ бол Монгол хүний оршихуйн асуудалтай шууд холбоотой учраас бид энэ дээр маш нарийн үндэслэлтэй тооцоотой алсын хараатай хийх зүйл байгаа. Энийн үүднээс өндөргөн зан уузрын ой зориулсан одоо тэр судалгааг хийж цаашдаа энэ чиглэл рүү энэ маань та улс зөв ойлгох бах. Нэгэнт геополитикийн нарийн асуудал учраас ярьж болох чиглэл байдаг. Тодорхой хүрээнд тодорхой хэмжээнд одоо ярилтыг бол бас зогсоох асуудал бас байдаг учраас тэгээд энэ бол тэр чиглэлд хийгдэж байгаа ажлууд юм аа л гэж хэлэх гэсэн. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээнд шашин бол өөрөө хүн хооронд их л харилцахгүйгээр ойлголцдог нэг тийм бүхэл бүтэн нэг юм society өөрөө нийгэм өөрөө байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр магадгүй тэр нь манай геополитикийн төвшөндөө бусад ижил одоо шашинтай хүмүүст нэг мөр ойлголцох бас тэр боломжийг олгодог нэг сувг ажиллах юм уу да гэж бас таны ярианаас би өнөөдөр өөртөө ингээ бяцхан дүгнэлт хийгээд авлаа. Баярлаа. Шашин бол үнэхээр би түр оюун санааны тусгаар тогтнол гэж зүгээр нэг үгээр хэлээд байгаа нь. Оюун санаа бол хэл хязгааргүй шүү дээ. Тэгээ хоёрдугаарт бол ерөн жишээлбэл 16 дугаар зууны үед Монгол улс чинь баг хаадын дараах үеийн хямралыг буцаагаад монголчууд нэгтгэн сайжруулах оролдлого маань одоо буддийн шний 3 дахь дэлгэрэлтийг зохион байгуулсан тийм Хутасан хааны үеэс ахуулаад гаргаж ирсэн байдаг. Одоо бид буддийн шашнаар дамжуулаад геополитикийн ямар хожил боломжийг хийх үү? Ямар бас эрсдэл байж болох уу? Хэрхэн дэлхийн хэмжээний одоо тэр үндэстнийг бүтээхэд буддийн шашны одоо хэмэр морийг ашиглах уу гэдэг зүйл бол бид тооцсон бодож байгаа маа гэсэн үг. Итгэл үнэмшил бол өөрөө магадгүй хаанаас ч арилан залахгүй үнэт зүйл мөнөөс өмнө учраас таны бас тэр дараагийн судалгаа бүтээлүүдэд бас би өндөр амжилтыг хүсмээр байна. Тэгээд бид хоёрт бол яг ингээд философч байна уу, шашинч байна уу гэж ярилцсан бол маш гоё удаан бас ярилцах тийм цаг байдаг болохоор би бол бүгднгийн танаас асууж шалгаамаар байна. Тэг өнөөдөр ийм их завгүй ажлын хажуугаар өнөөдөр бас ингээ өндөр гигний мэлмигисний өдөр болж байхад бүр тэрийг ингээ зориулаад ирж байгаад би танд маш их талархаж байна. Тэгээд миний нэвтрүүлгийг тоогоод надад ингээ цаг зав зарцуулаад ирсэн танд маш их баярлалаа. Бид хоёрын бас ярилцах цаг өндөрлж магадгүй ингээ цаашаа бид хоёрт 3-4 цаг байсан ч болоосаа гэж бас бодогдож байна. Асуумар зүйлч бас олон байна. Гэтэ мэдээж бид хоёр уулзаад нэгэн дугаар хийгээд өнгөрчихгүй байх гэж би бас найдаж байна. Танд тэгээд маш их баярлалаа. Танд маш их баярлалаа. Энийг бас сонсож байгаа бүх хүмүүсүүдэд одоо сэтгэлийн амар амгалан аз жаргалыг хүсье. За танд маш их баярлалаа. Таны одоо цаашдын эрдэм шинжилгээний ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Би нэг үгэн туртайлтай инглисийн хэлсэн үг гэдэг те нөгөө хин юу хийж байгаараа хэрхэн хийж байгаараа тодорхойлогдно гэдэг. Тэгэхээр таны судалгаа бүтэл таныг үнэхээр гоё сайхан тодорхойлдог. Тэгээд амжилт хүсье танд. За баярлалаа. Манай өнөөдрийн Politic Talks-тэй айрын нэвтрүүлгийн зочноор Монголын аялал жуулчлалын албаны ерөнхийлөгч болон философи албаны тэргүүн Дамбын ган төмөр оролцлоо. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.